За сайн байцгаана уу манайхаа. Өнөөдрийн маань бичлэг маань бол гэр бүлээ төлөвлөхөд анхаарах шаардлагатай 6 зүйлсийн талаар бүгдээр ярилцсан. За энэ бичлэг маань бол part 2 бичлэг байгаа. За тийм учраас хэрвээ та 1-р бичлэгийг үзээгүй бол эхлээд 1-р бичлэгийг үзээрэй. Энэ хүү бичлэгээр бол бүгдээрээ богино хугацаанд гэр бүлээ төлөвлөхөд анхаарах шаардлагатай 6 зүйлсийн талаар ярилцсан. Богино хугацаа гэдэг нь маань юу хэлж байгаа вэ гэхээр за хүүхдтэй болъё гэж яг шийдсэн тэр мөчөөс эхлээд хүүхдтэй болох хүртэл тэр хугацааг хэлж байгаа. За жишээ нь одоо энэ жил 2021 он. За дараа жил 2022 онд би хүүхдтэй болмоор байна гэж шийдсэн бол яг шийдсэн тэр цагаас эхлээд эдгээр 6 зүйлс дээр анхаарч төлөвлөх шаардлагатай. За нэгдүгээрт мэдээж бие физиологи бэлдэх шаардлагатай. Тэгэхээр энэ бол зөвхөн эмэгтэй хүний асуудал биш. Эхнэр нөхөр хоёулаа бие физиологи бэлдэх шаардлагатай. За тэгэхээр юуны дөрөнд хоёулаа арх тамхи хэрэглэхээ болох шаардлагатай. Нөхөр нь ч гэсэн арх тамхи хэрэглэхээ болох хэрэгтэй. Хүүхдтэй болъё гэд бие бэлдээд яг хүүхдтэй болъё гэж төлөвлөж байгаа хугацаанаас 3-4 сарын өмнөөс эхлээд фолийн хүчлээ уугаад эхлүүл маш зүгээр. За фолийн хүчил маань бол бүр шинжлэх ухаанаар батлагдсан ямар нэгэн төрөлхийн гажгийг бол бууруулдаг тийм витамин байгаа. Ээж аав болох ч байгаа хосууд маань хоёулаа уух шаардлагатай. Тэгээ жирэмсэн болсны дараачаас тэгсэн эмэгтэй хүн үргэлжлүүлээд фолийн хүчлээ эхний 3 сард нь бас уух шаардлагатай. Эмэгтэй хүн бол яг эрэгтэй хүнийг бодвол илүү эрүүл мэндэд анхаарах шаардлагатай. Яагаад гэвэл яг 9-10 сар өөрөө хүүхдэд тээх учраас жирэмсэн болохоосоо бүр өмнө эрүүл амьдралын хэм маягтай байвал их зүгээр. Тэгэхээр эрүүл амьдралын хэм маяг гэдэгт юу ороод байгаа гэхээр таны хоолт эрүүл байна уу? За таны дасгал хөдөлгөөн хэв юм байна уу? Таны нойр хэвийн хэмжээнд байна уу? Таны сэтгэл зүйн эрүүл мэнд хэвийн байна уу? Гэх зэрэг анхаарах шаардлагатай зүйлүүд байдаг. Хосуудад миний зөвлөх зүйл бол бүх биеийн одоо урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдчих хэрэгтэй. За хэрвээ та ямар нэгэн компанид ажил хийдэг бол ер нь бол байгууллагаас нь жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдуулдаг. Хэрвээ та хуваараа бизнес эрхэлдэг бол эсвэл хуваараа нийгмийн даатгалаа төлдөг бол нийгмийн даатгал төлдөг бүх хүмүүст жил болгон эрүүл мэндийн даатгалаас урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдах багцыг олгодог байгаа. Урьдчилан сэргийлэхийн бүх үзлэгтээ хамрагдаж дуусаад хэрвээ танд болон таны хамтрагчид ямар нэгэн эрүүл мэндийн өвчин эмгэг байгаа илэрсэн тохиолдолд тэрийг 100% бүрэн эмчилүүлж дуусныхаа дараа хүүхдтэй болох гэж оролдох нь бол зүйтэй байдаг. За жишээ нь бөөрийн өрөвсөл, өтрээний өрөвсөл, хоолойны ангийн ч юм уу ямар нэгэн төрлийн тийм өвчин эмгэг байх юм бол бүгдийг заавал өмнө эмчилүүлж бүрэн эмчилүүлж дуусгаад эрүүл болсныхаа дараа эмчтэйгээ зөвлөлтөд тэгээд хүүхдтэй болох орлогоо эхлүүлэх хэрэгтэй. Хамгийн сүүлийн бие физиологийн хувьд анхаарах ёстой зүйл бол биеийн жингийн асуудал. Тэгэхээр илүүдэл жинтэй ээжүүд маань жирэмсэн болох бол ер нь бол маш олон эрсдлийг дагуулдаг. Ялангуяа жирэмсний хожуу үеийн хордлого зэрэг. Тэгэхээр эмэгтэйчүүд бол бодохдоо за одоо ингээд хүүхдтэй болол жирэмслэл ингээд тархалаад дэлб үсрэхээс хойш одоо турах гэж оролдоод яадаг ингэж их боддог. За ерөөсөө тэгж бодож болохгүй. Жирэмслэхээс өмнө биеийн одоо нормал хэвийн хэмжээндээ байх нь бол маш чухал байдаг. Тэр өөрийнхөө жинг хэвийн хэмжээнд байна уу гэдгийг бол шалгах бол маш амархан. Google дээр ороод BMI буюу Body Mass Index Calculation гэж бичээд за тэгээд гарч ирсэн аль ч сайт руу н орж болно. За эхний сайт руугаа ороод тэгээд өөрийнхөө биеийн өндөр болон одоо байгаа жинг бичээд тэгээд та өөрийнхөө жинг хэвийн байгаа хэсгийг шалгаж болно. Хоёрдугаар анхаарах зүйл бол мэдээж сэтгцийн эрүүл мэнд. За тэрэлтэд батлуулах гад эмнэлэг дээр очих үед бол сэтгцийн эмч бол одоо гэрэлтэд батлуулах хосуудыг үзээд шалгадаг байгаа. Харамсалтай нь хүүхдтэй болъё гэж шийдсэн хүмүүсийг бол тэгж сэтгцийн эмч бол шалгах боломжгүй. За мэдээж сэтгцийн хувьд бол одоо ямар нэгэн стресс бухимдал одоо депрешн буюу гүн хямрал ч юм уу тиймэрхүү зүйл бол байхгүй үед хүүхдтэй болъё гэж шийдэх нь бол маш зүйтэй. Дахиад сэтгэл зүйн бэлтгэл хийх шаардлагатай хүүхдтэй болохтой. Ялангуяа анхны эцэгчүүд сэтгэл зүйн бэлтгэл бол маш шаардлагатай. За сэтгэл зүйн бэлтгэлийг хийх бол маш олон төрлийн арга байна. Ээж аваасаа асууж болно, төрүүлээд хүүхдтэй болсон ах дүүсээс асууж болно, найз нөхдөсөө асууж болно, зөвлөгөө авч болно. Хүүхд төрсний дараа юу дээр анхаарах шаардлагатай вэ? Ямар одоо бэрхшээл битээр тулгарх вэ гэж зөвлөгөөнүүд авч болно. Эсвэл YouTube дээр эцэг эхэд
их болоход юу анхаарах шаардлагатай зэрэг бичлэгүүдийг үзэж болно. Google-ээс хайж болно. Хэрхэн хүүхд өсгөх вэ? Хэрхэн хүүхдэд арчлах вэ гэх мэт маш олон төрлийн номнууд байдаг. За тэгэхээр би бол өөрийнхөө уншсан бүх номнуудаар одоо book review буюу өөрийнхөө сэтгэлдлийг одоо ярьсан тийм бичлэг тусад нь хийсэн байгаа. Тэгэхээр тэр бичлэгийг сонирхоод үзээрэй. За тэгэхээр миний зүгээс өгөх ганцхан зөвлөгөө бол хүүхд төрсний дараа нэлээд хэдэн сар эцэг их хоёулаа нойр алдагдаад ер нь бол нойргүй явна гэдгийг маш сайн ойлгоод тэр тал дээр сэтгэл зүйн бэлтгэлтэй гараа гэж хэлмээр. Тэгэхээр 3 дахь анхаарах шаардлагатай зүйл бол та одоо хүүхд болохоор шийдсэн 2 асуудын хувьд бол та хоёрын нийгмийн амьдралд маш том өөрчлөлт гарна гэдгийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа ээжийн хувьд. За ээж жирэмсэн байх хугацаанд бол мэдээж арх согтруулахундаа хэрэгжүүлэхгүй. За төрсний дараа бас эхний бараг 6 сараас жил орчим хүүхдээсээ хол олон хоногоор холдох ч юм уу. За эсвэл найз нөхдөйгөө уулзахад ер нь жоохон бэрхшээлтэй. Байнга одоо 7 хоног болгон найз нөхдөйгөө уулзах боломжгүй гэсэн үг. За дээрэс нь ажилласаа хэрвээ чөлөө аваад хүүхд тасрах чөлөө аваад хүүхдээ харахаар шийдсэн бол хамт олноосоо холдно. За нийгмийн харилцаанаас холдно. Гэртээ хүүхдтэйгээ хойлохна байна. За тийм учраас сэтгэл зүйн маш том цохилтууд ирнэ гэдгийг бол ээж нь маш сайн ойлгож бэлтгэлтэй авах хэрэгтэй. За аавын хувьд ч гэсэн ээж хүүхдэд бол маш их тусламж, анхаарал, халамж шаардлагатай учраас өөрийнхөө энергийг одоо тэр ээж хүү хоёрт илүү зарцуулна. Тэгээд нийгмийн амьдралд зарцуулах энерги бол баг танд үлдэхгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За хүүхд талахаас өмнө бол 7 хоног болгон гарч найз нөхдөйгөө уулздаг гэсэн эрэгтэйчүүд байгаа бол тэр тоогоо багасгах шаардлагатай гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй шүү. За 4 дахь анхаарах шаардлагатай зүйл бол хосуудын харилцаанд одоо байдаг үүрэг хариуцлагын хувьд маш том өөрчлөлт гарна гэдгийг ойлгох хэрэгтэй. За жишээ нь хүүхдтэй болохоос өмнө эхнэр нь гэр орноо цэвэрлэдэг, аяг тав аваагадаг, хоолундаа хийдэг. Одоо хүүхдгүй учраас тэрийг хийх бүрэн боломжтой нөхрөө халамжладаг байсан байж болно. Гэтэл хүүхэд төрсний дараа эхнэр бол тэгж нөхрөө халамжилж гэр орноо авч явах боломжгүй болно. Ялангуяа эхний 2 сар. Хүүхд төрсний дараах 2-3 сард эмэгтэй хүн бол тэнхрэх шаардлагатай байдаг. За энэ хугацаанд бол бүр та бүхэн мэдж байгаа. Хүүтэн баханд хүртэл хүрж болтгоо. За тэгэхээр хүүтэн бах барьж аваад хөшөглөл нөхөртөө хоол хийгээд өгөх асуудал эхний 2-3 сард бол байхгүй гэсэн үг. Тэгэхээр аа болохоор шийдсэн хүн бол ялангуяа энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эхний 2-3 сар бол би махаа хөшөглөх юм байна. Хоол хийж гэр орон цэвэрлэх хариуцлага бас над дээр бууж ирэх юм байна. Эхнэр хүүхдээ би илүү халамжлах хэрэгтэй байна гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ер нь бол хүүхэд 2-3 нас хүрээд цэцэрлэгт орох хүртэл бол маш их арчилгаа шаарддаг. Хүүхэд арчлах, хүмүүжүүлэх асуудал зөвхөн эмэгтэй хүний 100% хариуцах ёстой асуудал биш гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүүхдээ болыг шийдсэн асуудал маань энэ тал дээрээ ер нь урьдчилаад ярилцаад тохиролцвол маш зүгээр байдаг. Жишээ нь нөхрийгөө за чи хоолныхоо махыг хэрчээд одоо хүүтэн одоо эмэгтэй хурцлахгүй юмнуудыг ингээ бэлдээ тавьчихаа. Тэгээд би хоолоо ингээд тэр бэлдсэн материалаараа хийчих болно гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл дээр тохиролцоонд хүрчих юм бол дараа нь яг тэр зүйл нүүрэн дээр тулаад ирэхэд бол одоо асуудал баг үүснэ. 5 дахь анхаарах ёстой зүйл бол одоо мэдээж дахиад санхүүгийн асуудал. Санхүүгийн асуудал бол ер нь нэлээ чухал асуудлуудын нэг. Мэдээж хүүхдээ болыг шийдсэн цагаас эхлээд маш их санхүүгийн том цохилтууд хосуудад бол орж ирнэ. Жирэмсэн болсноос хойш маш олон одоо бидний мдээгүй зүйлүүдийг худалдаж авах шаардлагатай болдог. Хүүхэд төрсэн цагаас эхлээд 1 нас хүртэлх санхүүгийн ямар одоо худалдаа авалтууд хийх шаардлагатай болдог вэ гэдэг талаар бол тусдаа бүр бичлэг бэлдсэн байгаа. Тэгэхээр тэр бичлэгийг та бүхэн сонирхоод үзээрэй. 6 дахь анхаарах шаардлагатай зүйл бол хүүхдээ болыг шийдсэн эцэг эхчүүд маань ер нь бол бүх эрсдлийг тооцоолж үзэх шаардлагатай. Бусад орнуудын хувьд бол бүр бүх тохиолдолд эрсдлээ эцэгчүүд нь бол маш сайн тооцоолдог. Жишээ хүүхдтэй болсон цагаасаа эхлээд ер нь бол амь насны даатгал хийдэг, тэгээ гэрээслэлээ бичдэг. Тэгээ эхнэр нөхөр хоёрт ямар нэгэн зүйл тохиолдсон үед хүүхдийн асран хамгаалагч хэн болох вэ гэдэг 2-3 төрлийн сонголтуудыг гаргаад 1-р сонголт, 2-р сонголт, 3-р сонголт гээд хүүхдийн асран хамгаалагчаа тодорхой болгоцсон байдаг. Тэгэхээр монголчуудын хувьд бол энэ нэлээд муу ёртой сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ амьдралд юу ч тохиолдож болно. Гэрээслэлээ одоо жишээ нь бичлээ. Жил болгон гэрээслэлээ хуульчтайгаа уулзаад шинжилээд явдаг. За энэ
ий төрөнгөө бол би зарцсан энэ гэрээслээс хасъя. За ийм шинэ төрөнгө би авсан. Энийгээ гэрээсэлдээ нэмүүлээгээд ер нь бол хуульчтайгаа зөвлөд байнгацсаа явдаг. Иймэрхүү тогтолцоог ер нь Монгол улсад оруулж ирэх нь бол хүүхдүүдийн хувьд ч гэсэн 100% баталгаа болгосон маш зөв шийдэл гэж бол би хувьдаа бодож байгаа. За тэгэхээр өнөөдрийн бичлэгийг маань дуустал үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол дөнгөж ингээд залуу шинэ гэр бүл болсон утгагүй хүүхдтэй болохыг төлөвлөж байгаа дүү нартаа шеэрлээрээ description хэсэгтээ өөрхөн ашигласан материалуудыг линкийг оруулсан байгаа. Мэдээж лайк дарж subscribe хийхээ мартаоцай. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлцгээгээрэй. Баяртай.